амар мэндүү хаа. Амар. За та минь өөрийгөө нэг сайхан таньуулж өгнө үү? Та чи сэлбэрч үү юм бэ штэ. Ингэнэ. Ванда гэдэг юм аа сэлбэрч. Нэмийн манд. Нэмийн манд. За. Өнөөдөр та энэ зэхүүтэйгээ хэн гэлээ? Зэхүү. Американтайгаа сайхан энэ нүүдэлчин наадамд оролцож байна. Тэр тэгээд байгаад оролцсон юм да энэ нүүдэлчин наадмын дээр. За таны энэ хийж байгаа бүтээлүүдийн Монгол шатар байна, хэлбэр дүрсийн агуулгын хувьд энэ сайхан Монгол нохой бартай. Тийм Монгол арслан бартай. За тэгээ ийшээ Монгол агуулгатай уран зураг, сэлбэр. За тэр тундаа энэ дэндвийн бүрүүд өрж байгаа 1963 онд бичигдсэн тусгай тогтны шүлгийг энэ юугаар бичжээ? Монгол бичгээр мөн одоо модон шилбэрээр зандан модон шилбэр. Зандан мод ахгүй. Зандан модон шилбэрээр бичжээ энэ. Ингээд дандаа зандан мод. За тэгээд энэ бүтээл нийт одоо энд хэдэн хуудас байгаа гэлээ? 11 хуудас. 11 хуудас байгаа. Энэ сайхан бүтээлийг бүрэн ихээр энд ингээд тусгай тогтны шүлэг маань энд энэ хүний уран гараар бурхан ухаанаар бүтээгдсэн байна. Энд бүтээл болжээ. За та минь энэ шүлгийг дэндвийн бүрүүд өрж байгаа тусгай тогтны шүлгийг сонгож энэ бүтээл болгосноо нэг хуучилж өгнө үү? Наач юу нэ? Энэ 62-63 онд дэндвийн бүрүүд өрж байгаа бичээд Орос улманы улсын энэ Бурятад одоо Эхүүд хотод хэвлүүлээд тэгээд Монголд орж ирээд хаагдсан. Өөрөөр тухайн үеийн төр засгийн бодлогод шийдэв. Шинэгүй Чингис Мэнгис гэсэн тэгээ янз янз хүмүүд байдгийн тэгээ тэргээрээ тэгээ хаагдаад сая 90 оноос ахуулаад одоо сэргэж байгаа юм. Дахин олон түмэндээ төгж байгаа юм байна. Тийм дахиад төгсөж байгаа. Одоо шир төгөөж явчихлаа да. Манайхаж одоо энэ чи уншин ер нь бол одоо сургууль соёлдог бүршээ их уншдаг болсон шүү дээ. За ванда энэ бүтээлийг одоо энэ мотор ингэ хийж хийя, зандан мотор хийя гэж энэ санаа бол одоо таны хэдэн жилийн бодол хүсэл байв? Хэдийн хугацаанд бүтээв? 4 жил шахуугийн нухсан юм уу? За тэгнь хийсэн. Гэхдээ яхав дунд нь хамраатай бас өөр тэгэлгүй яах вэ? Одоо ингэ шатар матар ч юм уу одоо янз бүр өөр юм хийгээд тэгээд бараг 4 жил шахуу битсэн юм аа. Тэгээд бас та одоо Улаанбаатар хотод амьдарч байна уу? Одоо Улаанбаатар Чингэлтэй дүүрэг. Чингэлтэй дүүргийн одоо энэ газарт барилгажилт болоод байгаа хороонд амьдарч байна уу? Өөр газар. Өөр газар. Манайх зурагтай байхгүй. Телевиз хаахын тал. За таныхаа энэ сайхан уран бүтээлийг бас олон түмэндээ энэ бичлэгээр таниулъя гэдэг хүслээр бичлээ шүү. Тэгээд вандаахын утсыг авъя, аливаа яри тэр хийж байгаа бүтээлүүдийн үзье гэвэл одоо таны зэхүүс туслах л бах. Тантай шууд уцаар холбогдгийг ямар утас вэ? Энэ сая өөртчөксөн 9996 76 энэ нацсаа. За их баярлалаа таньда. За уран бүтээлийн өндөд амжилт хүсье. Мөн урт удаан сайхан насыг хүсье. Мөн олон сайхан бүтээлийг ингэж олон түмэндээ таниулж Монгол энэ уран зураг, Монгол гар урлал одоо энийг юу гэж хэлж байгаа вэ? Та минь одоо яг юу хэлж чадахгүй юм. Таны хийж байгаа бүтээлийг чинь Монгол урлал гэх үү? Монгол яг одоо жинхэнэ яг одоо манай хуучны одоо сэлбэрүүдээр хийдэг. За энэ олон юм байдаг юм уу? За энэ сайхан бүтээлүүдийг одоо хуучин одоо манайхны хийдэг уламжлалт сэлбэрээр аргаар хийгээд байгаа юм баггүй юу? Тэрнээс янз бүрийн юм хуулсан байхгүй. Санаануудаа өөр олоод тэгээд тийм ээ. Ямар ч байсан морийг үл дээшээ харуулахгүй юм байна. Одоо харин тэрсэн хийхгүй юм байна. Тийм ээ. Уламжлалтууд юм байхгүй шүү дээ. Тэр хоёр алдар. Таны мөр бол одоо ийм байх нь шүү дээ. Ийм л байх шүү дээ. Коп 17-гийн зохион байгуулагчтай ингээ мөр гэрмэстэйгээ хард удаага хажуудаа 5 гушуумалтайгаа тийм. За тэгээ энэ тага сайхан танилцлаа. Дандаа баярлалаа шүү хаа. Баярлалаа. Сага уран бүтээлийн өндөр амжилт хүсээд энэ ерөө бүрэн дүүрэн гүйцэг болтугай гэдээ хураалцгийг даах. Хураа.